Үндэснийх баяр наадмын өсвөр үеийн үндэснийх сурын харваа 4 насны ангиллаар болж ангилал бүрд шилдэг 5 байрыг тодрууллаа. За хүүхдүүд сурын харваагаар хичээлснээр тайван дүлгөөн болж анхаарал төвлөрөлт нэмэгдэх болохыг хэллээ. Харин үндэснийх баяр наадмын урийнхаа сурын харваанд 21 аймаг 9 дүүргээс нийтдээ 315 харваач цэц мэргэнээ сорж байна. Энэ жил 20 сар онж алтан медаль авсан тогтлон. Тоглож 20 сар оноо алтан медаль авсан. Өмнө жилүүдэд би яг адилхан энэ шиг оролцож байсан. Гэхдээ би энэс илүү их оролцож үзээгүй. Би өөг нь 3-т орсон гэж зүудсэн. Даанч 4-т. Би энэ 10-нд орсноо бахархаж байна. Энэ 10 миний хамгийн том шагналтай байртай 10 гэж бодож байна би. Харвууд ер нь амар гоё мэдрэмж төрдөг. Сум тавихад бүр гоё мэдрэмж төрдөг. Сур арбагаар хичээлэх юм бол төвчээртэй байж сурна шүү гэж зөвлөмөр байна. Би өмнө жилээс ихэж харамсан. Анх удаага улсын наадамд орж байгаа. Манай сургуульд сур арбаны клуб нэгдэж байгаа гэдээ тэгээ орж харчихсан. Улсын баяр наадам манай сурын хоёрдугаар хэртэй хэлдэг. За сүүлийн үед багч хүүхдүүдээс харамсалтай болсон. Тэгээд өнгөрсөн 5-6-2-т өсвөр үеийн харваачтайгаа харваа явууллаа. Одоо өнөөдөр манай урийнхаа харваа явж байна. Маргааш бүрээ тараа явна. За тэгээд 9-өөс эхлээд 12-ыг дуустал. Одоо их сурын харваа явах юм да. Урайхай сурын харваанд 21 аймаг 9 дүргээс урайхай сурын дархан мэргэн 1, хошоо мэргэн 6, улсын мэргэн 15, улсын цэгц харваач 9, улсын хавт харваач 10, аймаг спортын цолтой 200, залуу харваач 90, нийт 315 харваач цэц сорж байна. За мөн өнөөдөр урайхай сурын албаны 5 дугаар их чуулганаар батлагдсан урайхай сурын харвааны дүрмийн дагуу улсын баяр наадмаар 2-3 дугаар байр эзэлсэн харваачдад улсын цэгц харваач, хавт харваач цол нөхөн олголоо.